Сайн байцгаана уу та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Ингээд Монголын хамгийн анхны өсөлтийн клиник эмнэлэг Тод H эмнэлэг дээр маань хийгдэж байгаа өсөлтийн холбогдлолтой онцлогооруудын талаар та бүхэндээ цоврал рилээр танилцуулахар боллоо. За ингээд энэ удаа та бүхэнд танилцуулах гэж байгаа эхний онцлогоо маань бол бид бүгдийг харагдаж байгаа энэ биеийн бүтцийн онцлогоо юм аа. За манай хүүхдийн эмнэлэгт хандсан тохиолдолд хамгийн түрүүн хамгийн basic энгийн хийгддэг онцлогоо бол суур онцлогоо бол энэ биеийн бүтцийн онцлогоо юм. За энэ биеийн бүтцийн онцлогоон дээр тухайн хүүхдийн нас, за тухайн хүүхдийн биеийн өндөр, биеийн жин, хүйс гэдэг ингээд бүх зүйл тэмдэглэгдэнэ. За тэгээд хамгийн чухал зүйл бол ер нь манай хүүхэд жоохон үеийнхнаасаа намхан юм шиг байна. Аль эсвэл манай хүүхэд үеийнхнаас жоохон туранхай жижигхэн байх шиг байна ч гэдэг юм. Ийм шалтгааны улмаас их эцэг эхчүүд ханддаг учраас яг бодит байдал дээр тухайн хүүхэд өөртөө адилхан Аз хүүхдүүдийн өндөртэй харьцуулахад үнэхээр намхандаа орох юм уу? Орохгүй мó гэдгийг яг бодиттой тодорхойлж өгдөг онцлогоо бол энэ биеийн бүтцийн онцлогоо байгаамаа гэж. Ингээд биеинд эзэлж байгаа булчин, уураг, өөх, эрдэс, усны хэмжээ гэдэг ингээд энэ зүйлүүдийг нарийн бас мэдэж тухайн хүүхдийн биеийн ерөнхий энэ чирэгжилтийн төвшнийг бас мэдэх боломжтой байдгаар энэ онцлогооны бас нэг хоёр дахь давуу зүйл байдаг юм аа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргадаг энэ өсөлтийн мөрий гэж байдаг. Бага насны хүүхдийн өсөлтийн мөрий. За тэр маань юу вэ гэхээр 4 настай хүүхдийн өсөлт дундаж нь хэд байх ёстой юм, дээд тал нь хэд байх ёстой юм, зөвшөөрөгдөх доод хэмжээ хэд байх ёстой юм. За 5 нас, 6 нас. За магадгүй сургуулийн насны хүүхэд бол жишээ нь 10 настай эрэгтэй хүүхдийн дундаж өндөр хэд байх ёстой, 11 настай эмэгтэй хүүхдийн дундаж өндөр хэд байх ёстой. Үүнээс ямар төвшөнд бага байвал үүнийг өсөлтийн мөрийгаараа үнэлээд өсөлтийн хоцрогдолтой гэж үзэх вэ? Гэх мэтчлэнгээр энэ өсөлтийн мөрийн болон биеийн жингийн мөрийн энэ хүснэгтэр бол их нарийн тодорхой гарч ирдэг юм аа. Иймд таны хүүхэд үеийнхнээсээ харьцангуй намхан юм шиг санагдаж байвал мөн өсөлт хөгжлийн хувьд хоцрогдолтой юм шиг танд санагдаж байвал та манай эмнэлэгт хандаж өсөлтийн хамгийн суур онцлогоо болсон биеийн бүтцийн онцлогоог хүүхдэдээ хэлгээд үзээрэй. Баярлалаа.